Эцэгчүүд дандаа одоо 70 80 оных нь л биш үү нөгөө. Одоогийн хүүхдүүдийн цэрч явж байгаа хүүхдүүд эцэгчүүд нь. Тэгэхээр энэ хүмүүс ямар мессежийг өгөх шаардлагатай байна гэхээр нөгөө танд юу н ашигтай гэдэг асуудал. Энэ залуучууд. Тэгэхээр би хэлээд за та хүүхдээ явуул. Нэгдүгürt энэ Улаанбаатарт амьсгалахгүй агаарыг чинь тэнд амьсгал. Монгол улсын хамгийн цэвэр агаар тэнд тийм үү? Хил дээр нь ямар ч одоо нөгөө аслагдсан сум гэдгээс одоо аслагдсан шүү дээ. Хоёрдугаарт хамгийн эрүүл хүнс буюу хэлчихэд 25 нэр төрлийн хамгийн эрүүл яг эко хүнсийг дээрээс нь Улаанбаатар хэрэглэгдэх бүх хачир одоо юу гэдэг ямтлагч бүх юмнуудыг нь хэрэгжилж байна тийм үү. Гэхдээ хамгийн чанартай гэн. Бүгдийн стандартаар гэж. Хамгийн эрүүл бие цогцыг тэнд бүтээж байна тийм үү. Зөв цагтаа унд чинь чанартай нойрыг авчин. Тэгээд нөгөө бие бэлтруудыг хийж сүнэж, гүүж тийм үү. Одоо энд байсан бол та нар тэр хүүхдүүд аяг бол нэг CUGS-тэй нэг бэлэн гом кола ясн дээр асгаал явж байгаа шүү дээ сэм дээр. Энэ нэг жил нэг цогсчих юм. Дэлгэцний хамаарал гэдэг юмнаас чи нэг жил салгаад өгөх юм. Тэр хүүхдийн чи нэг тархитлагоонуудыг нэг жил амраагаад өгөх юм. Нэг эргэн тойрны харддаг болгоод өгөх юм. Дараа нь энэ юмд нөгөө нялцаагаад байна гэж яриад байгаа тэр хат гэдэг юм чинь суулгаад гэх юм. Тэгэхээр нөгөө эцэгчүүдэд ханддаг зүгээр энэ 5 зүйлийг эцэгчүүд та нар нэгжилж чадахгүй. Бид чадна. Бид бол тэнд өөрсдийнх нь хамтын тийм үү цэрэг өөрсдөө яг тэр хамтын хариуцлагын систем дотор өөрсдөө эр хүн бол төлөвшдөг асуудал байхгүй. Тэгэхээр энэ тэнд бий болно. Хүүхдүүдийнх нь тэр энд ингээд яаж хол одоо тийм айц. Хүссэн үедээ та нар очиод хүссэн үедээ шалах тэр хоол идж байгаа эсгэлаад энэ ороод хар. Тэр миний яриад байгаа 25 төрлийн хүнс байна үз. Тэр тэнд одоо цэргүүд өөрсдөө хоол хийж иддэг бол халуунтайгаа урсдаг халуунтайгаа могоо энэ төр бүр явдаг болчихсон. Очиод хийгээд үз танаа гэрт иддэг хоолноос чи арай дээрх олж иж магадгүй. Та нар хүүхдээ өглөө хүс 6 цаг 7 цагт хүссэн ч хүссэн чадахгүй гүйлгэж бид нар гүйлгэн бид бүндө гүйдэг офицер ахлагч нар өөрсдөө дагуулаад гүйд ингэснээр хүн эрүүл болтгол асуудал байхгүй. Тэр цэвэр агарын нутааны бохирдлоос нэг жижигсэн холдуулаад үз. Та нар лагерт 2 сая 3 сая түрээс зөвлөд нэг модны дунд очих тэнд гэдэг бол тэр бүх юм одоо юу гэдгийг те нөгөө нэг энэ одоо хэдэн төгрөгөөр ч юм уу те үнэлээд 10 сая жилийн 10 сая 20 сая 30 сая 40 сая төгрөгийн төлбөртэй сургуулаас чинь үнэтээс нэг жилийн сургууль тэнд байгаад байгаа гэдгийг л энэ эцэгчүүд харах хэрэгтэй байна.